Дэлхийн эргэн тойронд бид хоорондоо хэл соёл ялгаатай 200 гаруй улсад аж төрдөгч өдрөөс өдөрт хурдтай хувьсан өөрчлөгдөж буй даяарчлалын нөлөөгөөр улам бүр ижилсээр байна. Хүн бүр өөрийгөө дэлхийн иргэн хэмээн төсөөлж болох 21-р зуунд гадаад хэлний мэдлэг хамгийн чухалд тооцогдож байна. Харин өөрийн хэлээс өөр хоёр дахь хэлийг хүүхэд бага насндаа хамгийн хурдан үр дүнтэй сурч чаддаг ажээ. Судлаачид өдөрт 1 цагаар хүүхдэд хоёр дахь хэлийг заах тоглоомонд суурилсан боловсролын хөтөлбөрийг боловсруулсан байна. Билингвал буюу хоёр хэлээр ярьж сурах нь хүүхдийн танин мэдэх чадвар, ялангуяа асуудлыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлдэг ажээ. Хүүхдийн гадаад хэл сурах чадвар тгээс 3 наснда хамгийн өндөр байдаг бөгөөд Америк гэр бүлийн 27% нь хүүхдээ 6 наснаас доош үед нь гэр бүлдээ хоёр дахь хэлийг нь зааж сургадаг байна. Хоёр хэлээр ярьдаг гэр бүлд өсөж буй хүүхдүүд өөрсдийн ямар ч оролдлогогүйгээр хоёр хэлийг хялбархан сурдаг. Харин нэг хэлээр ярьдаг гэрт өсөж буй хүүхдүүдэд хэрхэн энэ чадварыг хөгжүүлэх вэ? Судлаачид дээр дурдсан тоглоомонд суурилсан эрчимтэй англи хэл сурах арга барил сургалтын хөтөлбөрийг Испани улсын Мадрид хотод Няран боловсролын 4 төвд хэрэгжүүлжээ. Нялхсын тарих хэл ярианы хөгжлийг судлах iLabs-ийн олон жилийн судалгаанд суурилсан энэхүү арга нь нийгмийн харилцан үйлчлэл, тоглох, багшийн хэл ярианы өндөр чанар зэргийг онцгойлон авч үздэг байна. Судалгаанд боловсрол орлогын түвшинд зэрэгээрээ ялгаатай өрхүүдээс сонгон авсан 200 гаруй нярайг хамруулжээ. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүдийг хэл сурахад эцэг эх нь хамгийн их нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон байна. 7 сартаагаас 2-8 сартай хүүхдийг энэхүү хэлний хөтөлбөрийн хүрээнд 18-7 хоногийн турш өдөр бүр 1 цаг англи хэл заажээ. Тэднийг өдөрт хэдэн англи үг цээжилж байгааг ажиглаж дүн шинжилгээ хийсэн байна. Шинэ аргаар суралцж буй хүүхдүүдийн англи хэлний мэдлэг хурдцтай нэмэгдэж байсан бөгөөд англи хэлний бүх сорилтын үеэр хяналтын бүлгийн хүүхдүүдээс илүү үр дүнтэй байжээ. 18-7 хоногийн хөтөлбөрийн төгсгөлд судлаачдын хөтөлбөрт хамрагдсан хүүхэд бүр дунджаар 74 үг хэллэгийг цаг тутамд сурч байсан дүн гарсан бол харьцуулсан хяналтын бүлгийн хүүхдүүд 1 цагт 13 үг хэллэг сурч байжээ. Судалгааны үр дүнгээс харахад нэг хэлээр ярьдаг гэр бүлийн хүүхдүүд ч гэсэн бага наснаас эхлэн хоёр дахь хэлний чадварыг хөгжүүлж чадна, харин үүнд эцэг эхийн оролцоо маш чухал гэжээ. Өдөрт 1 цаг тоглох хугацаанд сурсан зүйлсээ хүүхдүүд удаан хугацаанд тогтоосон байна. Мөн дээр хөтөлбөрийн хугацаанд судалгаанд оролцсон хүүхдүүд төрлөх Испани хэлээч сурж байсан бөгөөд энэ нь хоёр дахь хэлийг сурахад ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй байна.